Би нүжлэхийг хүн болгон зориулж хийгээгүй. Би нүжлэхийг намайг бага байхад надад хүн яг юуг яаж хэлсэн бол миний амьдрал их хэрэгтэй байхсан бэ гэдгийг их удаан бодсны эцэст хамгийн төрүүлж эндээс эхлэх хэрэгтэй байна гэж би дүгнэлтэн төрлөө. Энэ бичлэгэн дээр гарч байгаа бүх зүйл чамд үйлчлэхгүй байж магадгүй. Миний багын хувилбарт би үйлчлэнэ гэж найдаж байна. Хэрв тэгээд надтай ойролцоо төрлийн хүн байх юм бол энэ бичлэгнээс их хэмжээний сургамж авна гэж би найдаж байна. Тэгэхээр энэ бичлэгийн гол санаа нь өөрийгөө нээх болон өөрийнхөө талаар мэдэх. Учир нь хангалттай хүмүүс өөрсдийгөө мэдлгүй, яг өөрийгөө ямар хүн гэдгийг мэдэхгүйгээр амьдардаг гэдгийг би тийм л дүгнэлтэнд хүрсэн. Нэгдүгээрт өөрийгөө мэдэхгүй амьдрна гэдэг амар өтгөн ман донд амьдарч байгаа юм шиг. Өтгөн ман донд амьдраад хаашаа явж байгаагаа мэдэхгүй, зөв тийш явж байгаа, буруу тийш явж байгааг дайлан ч гэсэн ойлгохгүй. Чи зөв зорилго тавиад тэрнийхээ төлөө явахгүй бол чиний хийж байгаа үйлдэл зөв буруу гэдгийг чи ойлгож чадахгүй байхгүй юу? Нүнгээр юу гэдэг вэ гэхээр хэрв чиний зорилго тэр зорилго нь яг чамтай яг зөгцсөн зорилго байх хэрэгтэй. Зүгээр өөр хүнээс дөрөөсөн эсвэл нийгэм түлээн зөвшөөрөгдсөн тийм зорилго байж болохгүй. Чи тийм зорилго тавиад тэгээд тэрэндээ яавал ойртно, яавал ойртохгүй гэдгийг мэдж байгаа тохиолдолд чи хотын нэг булан руу явах хэрэгтэй байвал чи тийшээ явах газрын зураг нь байж ийж тийшээ явж чадах байхгүй юу? Хэрвээ тийм юм байхгүй бол чиний хийж байгаа үйлдэл зөв үү эсвэл хийж байгаа үйлдэл чинь буруу юу гэдгийг ч ойлгох арга байхгүй. Зүгээр л буруу зорилгын төлөө гүйдэж магадгүй. Ухарч ичж магадгүй гэсэн. Тэгэхээр одоо энэ дэр их энгийн жишээ авч өгье. Одоо чиний зорилго жин нэмэх бол чи жин хэмждэг багчин дээрээ зогсож үзэнгүүт жин чинь ихсэн байвал сайн, багассан байвал мó. Гэхдээ чамд яг нэгдүгээрт өөрийнхөө жинг мэдэхгүй, хоёрдугаарт жин нэммээр байгаа, жин хасмаар байгаа гэдгийг ч мэдэхгүй байх юм бол чи жин дээр зогсоод тэр тоон яаж ч өөрчлөгдсөн чамд тодорхой биш. Амьдрал хамгийн түрүүнд хийх ёстой зүйл нь өөрийгөө болон өөрийнхөө зорилгыг тодорхой болгоод тэгээд тэрнийхээ төлөө арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд би өрсөн. Хоёрдугаарт хүн толинд өөрийгөө харж иж юун дээр ажиллах ёстой, юун дээр юугаа сайжруулах, юун дээр анхаарах гэх мэтийн зүйлүүдийг анзаардаг. Хэрв толь байхгүй байх юм бол анханасаа тийх боломж байхгүй. Тэгэнгүүт хүн өөрийгөө нээн, өөрийгөө таньна гэд өөрийгөө судлан сурна гэдэг их жоохон тэнийг санагдаж байгаа. Учир нь би бол өөрөө шүү дээ тий. Би юм чинь судлаадах юу байгаа эсвэл нэгэдэх юу байгаа гэж бодож магадгүй. Гэхдээ тэр онгороо байдал, тэр өөртөө итгэлтэй байдлаа жоохон дараад чиний талаар мэдэхгүй юмнууд байж болно гэдгийг жоохон тэр санаа гэдэгтээ хөгжөөх хэрэгтэй. Ерөөсөө тэг таачж болохгүй. Жоохон шин санаанд нээлттэй байж иж дээрдэх боломж чинь нэгдэх боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Би ерөөсөө амжилтанд хүрэх шат алхмыг хэлээгүй. Хүн хүний хувьд амжилт гэдэг чинь өөр зүйл шүү дээ. Чиний хувьд амжилт гэдгийг чи өөрөө эхлээд тодорхойлохгүй бол чи өөрийн амжилтыг биш өөрөөний амжилтыг хөөсөр хагаад амьдралын эцэс төрж магадгүй. Учир нь амьдрал чамд болдог зүйл биш. Чиний төлөө болдог зүйл. Хүн өөрийгөө толинд харж чаддсан юм байна. Чихи ертөнцийн. Гэхдээ хангалттай хүмүүс өөрийнхөө сүнсийг эсвэл зүрх сэтгэлийг, оюун ухааныг толдож харахгүй зүгээр бусдын хүснээр бусдыг хангах гэж амьдэрдэг байх шиг байдیں۔ Сүнсээ толинд харж чадахгүй бол оюун ухаанаа толдож чадахгүй бол хүн өөрөөр амьдрах боломжгүй. Тэрийг харсны эцэст юун дээрээ анхаарах хэрэгтэй эсвэл юунд болж ийн юунд болохгүй нь тэднээсийг харж эхлэх боломж нь нэгдэнэ. Хүн гарныхаа цаадхыг харж чадхааргүй өтгөн ман донд амьдарч ивэл тэнд байгаа төлийг харж чадахгүй байхгүй юу? Тэг миний хувьд өөрийгөө анзарч эхэлснээс хойш юу өөрчлөгдсөн бэ гэхлээр миний амьдралд ингэ болдог байсан. Их олон ухамсарлалгүй байсан гэх юм, ухаанаараа ухамсарлалгүй байсан тийм юмнууд бүгдээрээ ойлгомжтой болж эхэлсэн. Би яагаад хийдэг үйлдэлүүдээ хийдэг, яагаад гаргадаг шийдвэрүүдээ гаргадаг, тэднүүсийг яаж дээрдүүлэх эсвэл солих вэ гэдэг юмнуудын бүгднийг тодорхой болгож өгсөн. Асуудал нь юу байгааг ойлгохгүй бол тэрийг засах боломж байхгүй. Чанд тэр тодорхой байдал байж иж тэр газрын зураг нөөж иж хааш явмаар байгаагаа ойлгоно. Хоёрдугаарт өөртөө итгэх хэвсдэг. Яагаад вэ гэхээр чи ингээд амьдралд төөрсөн хурах шиг амьдраагүй. Нэг өөрийнхөө яг юун дуртай, яг юун дургу, юу хүсдэггүй гэх мэтийн зүйлүүдийг зүгээр суугаад нэлээд удаан бодоод хүмүүстэй ярилцаад өөрийгөө нээх адал явдалд
хамтран оролцсон зөндөө олон найзууд байгаа. Тэр найзууд маань их тусалсан. Учир нь ганцаараа байгаад баг нэмэр байх. Яг нь ChatGPT байгаа. ChatGPT-тэй чатлал бас дайггүй хол явна. Өөрийнхөө анзаарч байгаа юмнууд би нэг ингэж байх шиг байна, тэгээд байх шиг байна гэдэг юмнуудаа ChatGPT-тэй ярилцсан бол ганц хоёр шалгалтууд өгөх юм бол ер нь дайггүй тодорхой болоод өгөх бах. Миний толгоон дотор ашигладаг модель нь болохоор би бол нэг сүнс байдаг гэж хэлдэг. Төвхтэй хүний сүнс гэдэг ойлголт тийм хэмжээлшгүй том эсвэл тийм учир начиртай. Яг бүгдийг хизээч яг 100% ойлгож чадхааргүй тийм том хар өрөө дотор нь гэрэл байхгүй. Гэхдээ чи тэр гэрлийн дотгошоогоо тусгаад өөрийгөө анзаараад тэгжиж зарим эсвүүд нь магадгүй хамгийн чухал эсвүүд нь тод болж эхлэх байх. Би тэгээд дараагийн имжлэгүүдээр яаж гэдгийг харуулна. Эсвэл хэлээ. Тэгээд өөр сурсан зүйл эсвэл анзаарсан зүйл гэх юм бол миний дотор ийм хүн болгоны дотор л байдаг байх. Тэр харанхуу бүдэг юм байдаг байсан. Одоо тэд нар нэрэ тогтвортой, шулуухан, энгийн гэж хэлэхгүй зүгээр арай тодорхой шулуухан болж эхэлсэн. Ерөөсөө өөрөөсөө өөр хүн байх гэж жүжиглэх хэрэг байхгүй болсон. Эсвэл яагаад зарим хүмүүс дуртай, зарим хүмүүс дургу. Эсвэл яагаад зарим киноны дүр, эсвэл аниме дүр таалагддаггүй гэдэг чсэн ойлгомжтой болж эхэлсэн. Миний сул талууд юу? Тэгээд миний давуу талууд юу? Би яг ямар хуу зүйл илүү тохирсон, ямар хуу зүйлд илүү тохироогүй тэднээс дээр яаж ажиллах вэ гэдэг гэх мэтийн тийм мануал гэх юм уу байдаг. Учир нь чамтай яг адилхан би байдаг гэж хэлэхгүй. Гэхдээ чамтай адилхан хүмүүс бол өмнө зөндөө амьдэрсэн. Одоо ч гэсэн амьд байгаа. Тэр хүмүүс ерөнхийдөө те ерөөсөө би нэг хүнд гэж хэлэхгүй. Гэхдээ ерөнхийдөө дундаж байдаг тийм шин чанарууд байгаа. Чиний төрлийн хүмүүст уйлж чилдэг байж ижил тэр ерөнхий дүрм нь гарч ирж байгаа шүү дээ. Тэр ерөнхий дүрмүүд уншаад чи заавал даах хэрэг байхгүй. Өөр байгаад өөрийнхөө дүрмийг эсвэл зөвлөхөөг өөрөө бодож олж болно. Цэцтэн чинь өөрийгөө нээх адал явдлахгүй юу. Зарим хэсэгтээ хацж магадгүй, зарим хэсэгтээ удаан бодох байх, зарим нь амар ойлгомжтой байх. Гэхдээ энэ адал явдлыг хинч чиний төлөө явж чадахгүй. Учир нь энэ бүгд чиний дотор байгаа нууц болохоор нууцлагдмал зүйл. Яг нууц нь ч вэ. Хүмүүс миний бодлоор энийг хийдэггүй гэхэлэр тэнэг болохоор биш. Өөрсдөө бүтэн нийцэн гэж боддог болохоор. Эсвэл өөрийнхөө талаар шин зүйл мэдэх нь өдийг хүртэл амьдрсан хүнд нь аюултай гэж магадгүй. Тэр өөртөө тогтоосон чи нэг өдөр сэрснээ өөрийнхөө бодсноос шал өөр хүн байх юм бол тухтай л байхгүй байх. Хоёрдугаарт ганцаараа суугаад бодох нэг тухтай зүйл бол биш. Ерөөсөө амархан зүйлч биш. Яг өөрөө ухамсарлаж бодож дүгнэлтэн төрөх шаардлага олон удаа гарч ирдэг болохоор чамд зориулж хэлэхэд чиний амьдралд дахиж мэдэж сурах зүйл зөндөө байгаа. Чи өөрийгөө бүгдийг мэдгийч ихэд яваад байх юм бол юм сурахгүй. Энд яг тохирсон үг гэвэл чи яг зөв баймаар байна уу эсвэл ухаантай баймаар байна уу гэж бодох хэрэгтэй. Учир нь зөв баймаар бол нөгөө хүнээ буруутгаад амьдраад иж болно. Хэрэв ухаантай баймаар бол нөгөө хүнийхээ хэлснийг бодож үзэх хэрэгтэй. Зөв байгаа нь зөвхөн хаалттай хүмүүс л зөв амьдрах гэж оролддог баг. Шин санаа нээлттэй байх хэрэгтэй. Би чамайг тэнэг гээгүй. Би чамайг ухамсаргүй гээгүй. Би чамайг юу ч гээгүй. Би зүгээр л шин санаа нээлттэй байх хэрэгтэй. Магадгүй өөрийгөө хамгийн их өөрчлөхийн тулд чиний ерөөсө хараагүй хэсэгт нууц нь байгаа. Чиний тухтай газрыг чинь тухтай амьдардаг газраас чинь гадна хэсэгт чиний ирээдүйд яаж өсөн дэвжих нууц нь хадгалагдаж байгаа. Чи тухтай амьдардаг хэсэгтээ чи хангалттай их судлаад үзсэн. Хашаан дотор байгаад байгаа юм бол хашааны гадаа юугаг мэдэхгүй байхгүй юу. Тэгэхээр дотроо эргэлцсэн байж магадгүй эсвэл намайг ямар юугаач яриад байгаа гэж бодсон байж магадгүй. Гэхдээ өөртөө шудрагах хэрэгтэй. Хэрвээ би энэ бичлэгийн дүрм хэлж байгаа бол өөртөө шудрагах хэрэгтэй гэж хэлнэ. Өөртөө үнэн байх хэрэгтэй. Өөрөөрөө байх хэрэгтэй гэсэн үг. Нөгөөтг нь шудрагах хэрэгтэй гэдэг нь худлаа ярихгүй байх хэрэгтэй гэсэн үг. Өөртөө ялангуяа. Учир нь чи өөрийнхөө үгэнд итгэж чадахгүй бол чамд итгэх хүн байхгүй болчихно. Тэгэхээр шудрагах хэрэгтэй, үнэн байх хэрэгтэй, даруй байх хэрэгтэй. Онгироо биш. Онгироо гэдэг нь яг би өөрөө жоохон онгироолтой өгтэй. Чиний мэдэхгүй зүйлүүдийг өөр хүмүүс мэддэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо ч гэсэн би бүгдийг мэддэг гэж хэлээгүй. Би миний мэддэггүй зүйлсийн тоо ихэлсэн байх. Би өөрийгөө илүү мэддэг болсноос хойш амьдралыг амьдраад тэгээд яаж амьдарч байгаагаа хараад яаж амьдрмаар байгаагаа ойлгох хэрэгтэй. Мэдгүй би нэг амар олон давтсан юм санагдаад байгаа. Чиний ад жаргалтай амьдралын нууц өөр хүнд байхгүй.
чиний дотор байгаа. Чи өөрөө өөртөө тайван амьдраад өөрөө өөртөө тухтай байж сурах хэрэгтэй. Харин тэхийн тулд өөрөө өөртөө тухгүй байдаг эсгүүдэд даван туулж иж тэр юунд төрнө. Тэр байна. Баярлалаа. Одоо миний энэ бичлэгээр хэлье гэсэн санаа дууслаа. Би нэвчлэгийг хүн болгон зориулж хийгээгүй. Би нэвчлэгийг зөндөө удаа хийе гэж бодоод төгс бичлэг хийх гэж оролдож байгаад ерөөсөө хийж чадахгүй байж байгаа. Тэгээд хийхгүйсэн сийсэн дээр дээ гэж бодоод. Тэг гол нь энэ бичлэгийг сонсоод амьдралын дээрд хүн байвал оройтж сонссноос, оройтж төгс бичлэгийг сонссноос төрүүлээд ийм бичлэгнээс сонссон дэр баг. Надтай адилхан ойролцоо төрлийн хүмүүс, хүүхдүүд байх юм бол амьдралд жоохон хэрэгэлдсэн, яг юу юмэр байгаа ойлгоогүй, жоохон тийм сэтгэл түгшсэн, тэгж амьдарч ивэл би өөрийнхөө яаж өдий зэрэг төрсэн талаар эсвэл зөвлөгөөг өгч байна. Цөөхөн хүнд их хэмжээгээр туслах нь олон хүнд баг тусласнаас мэдэр. Энэ бичлэгээс нэг зүйл ойлгох хэрэгтэй гэвэл өөрийнхөө мэдлэгэнд даруухан бай. Чи өөрийнхөө талаар хангалттай хийг яасан ч байсан мэдтгүй гэдгийг би тэрийг бол баталгаатай хэл. Учир нь би ч гэсэн зөндөө судалсны эцэст хангалттай их мэддэг гэж бодохгүй. Учир нь үргэлж шинээр мэдих зүйлүүд гарч ирдэг. Миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгүүдээр би яаж гэдгийг илүү алхамтай нарийн ширээний ярина. Баярлалаа. Сайхан амраар.